За эндээс ирдэг элбэг хар, тэндээс ирдэг тэвх хар, дунд нь ордог дунд цагаан, дуулаа гардаг шаргадаагна, заргыг хөөдөг цэхэр хөөн. Тэр юу вэ? Таацгаан уу та нар? За, бидэн хэлсүү. Шинсэн цай. Шинсэн цай олох. Гэвь? Ай та. Баярлалаа. Шинсэн цай чин өөжис ядуна, чирагичин хайгагаад суужис ядуна, нипсэн цай чин өөжис ядуна, нэрийчин сонсон сууж. Хятадын Көхотоос Тэмэнжингээр Оросын Бийсэг хүртэл цай тээвэрлэхдээ бол манай Ховд аймгийн нутгаар өнгөрчсэн түүхтэй байна. Энэ сайхан ундааг манай монголчууд бас одоо хэрэгэл заншиж эхэлсэн. Энийн нэгэн адил манай торгуудын ард түмэн бол одоо энийг алс хол нүүдэлчин ард түмэн маань энэ цайгаараа ундааг хийж алжаалаан тайлж ирсэн байна. Энэ цайгийн найрлаганд уураг, танин гэдэг бодис, витамин С, витамин ПП болон бусад эрдэс бодисууд байдаг. Энэ нь бол яа гэм гэхээр хүний биеийн алжаал ядаргааг тайлж, оюуны болон биеийн хүч тамирыг нь сэргээдэг, зүрх болон тархины цусан хангамжийг нь сайжруулж, судсыг нь тэлэх үйлчилгээтэй юм байжээ. Манай торгуудын ард түмэн бол одоо 10 төрлийн цайг хэрэгжилж ирсэн байна. Одоо энэ цайг бол их олон төрлөөр хэрэгжилж ирж. Үүний нэг жишээ нь бол одоо ердийн нэг одоо өдөр тутмын ундаа болгосон цай, одоо ястай цай, баяштай цай, борцтой цай, кийцтэй цай. Тэгээд ядаргаагаа тайлах гэж хойныхаа шаант бүрүүний ясыг чанаад ингээд ядаргаа тайлдаг цай. Мөн одоо өрөн күйттэй цайныхаа оронд усан хоёроо хожоод хэрэм хийж өгдөг байж. Тэгээд энэ цайг настайчууд нь арай өтгөн агта цай уугаад, залуучууд нь арай эрүүл мэндийн бодоод үр хөвгтүүтэй багаас нь эхлээд хэрэм өгöd. Дараа нь одоо цайгаан чанаад үлдсэн шаарыг нь дахин чанж өгöd. Одоо арай аг багтаа цай чандаг байжээ. Одоо ингээд би манай энэ торгуудын олон төрлийн цайнаас кийцтэй цайг чанж үзүүлье. Кийцтэй цайг хийхин тулд эхлээд малынхаа өөх одоо сүйднээс нь сайхан жижигэлж аваад гадаа нь маш тогтуу их шөрөөн биш гадан дээр эхлээд сүйдэн одоо сайхан манай нутгийн хэлгээр болж сайхан мал матлыг хайлж үлчгээд дараа нь одоо энд шар будаа, борс, босон гурал, түүхэ гурал ингээд хожоо бэлчгсэн энийгэн хийгээд энэ идэнүүдэн хийгээд нөгөө сүйдэндээ сайхан хуураад тэгээд одоо нөгөө бэлдээд авчихсан чанчгсан цайгаан тэгээд нөгөөхөө сайхан жигд тараахын тулд нар дөв төөрүүлээд сайхан жигд тараагаад тэгээд одоо манай торгуудууд одоо цайгаан бол цайны дээж гэж цайгаан эрхэмлэнэ. Одоо тэр дээр үе чинь цай ховор байхад бол одоо ингээд бүтэн цайгаан ингээ хоёрнаа нэгээр болдог байж. Энийг нь урайл цай гэдэг байж. Ахаа тэр урайлыг хоёр хуваахаар дөрөв цай гэдэг нь бол дөрвөн хуруугаар ингээд одоо хэмжиж авсан тийм цай одоо ховор загч нь торгуудын ард түмэн тэрэг сайхан тарьсан тарианасаа одоо 8-ачтойгээд цайгаан олж авдаг байсан байна. Одоо сүүлийн үед одоо энэ манай булган бол энэ булган гэдэг энэ брэнд цаг хийж байгаа. Энд бол жалбаас гэдэг өвс, ганг буюу гаатай өвс, таван салаа, нохоо шүү. Энэ дөрвийг зохих хэмжээгээр нь холжоод найруулад одоо манай булган нутаг ийм булган гэгээд цай хийгээд одоо ингээ брэнд бүтээгдэхүүн болгоод энэ бол их олон талын ач холбогдолтой. Гэдэс хотод нүүл ажиллагааг сайжруулнэ.
хоолны шингэтийг сайжруулнаа. Одоо үнэр амт нь их сайхан, үнэр нь сайхан учраас тэр хүний хооллох дуршил сэргээд тэр хэмжээгээр нь хоолыг нь одоо сайхан шингээдэг гэдэс хотоодны үйл ажиллагааг сайжруулнаа. За одоо ингээд энэ таймай бэлэн болохоор нь их олон удаа самарна. Одоо торгуудынхаа тариаг тэрэмдээ хийсэн бор гуйраараа жоохон амтлаад. Дараа нөгөөх сайхан шар тосаараа амтлаад. Артанаа дэрхүйд. Тэгээд одоо өглөө эртөө босоод анхнаахаантай чанчгаад цайгаан сайхан буцлагчгаад одоо энэ дээр нь сангаан тавиад. За тэгээд одоо гаддан цайгаан өргөчгнэ. Тэгээд дээж өргөдөг цайгаан тусдын аваад одоо гараад өргөнэ. Энэ одоо гадна тэнгэр хангаадаа өргөдөг цайныхаа дээжийг авлаа. Дахиад одоо бурхандаа дээжээ тавина. За тэгчгээд одоо энэ цайгаан дагаад цайны одоо тэр цай уудалдаг сав маань одоо эхлээд модон сав байсан байна. Дахиад дом болоод одоо зэсэн сав болоод дараа нь одоо мөнгөн нэдлэл болоод дараа нь тэгээд одоо энэ орчин үеийн данхнууд одоо манай нутгаар хэд чүгэн болоод тэгээд одоо энэ сүүлийн үед одоо янз бүрийн одоо ингээд хэлбэр төсөөр нь одоо нийгмийнхаа хөгжлийг дагаад одоо янз бүрийн болоод ирж байгаа юм байна. Уудаг аяг нь хүртэл одоо эхлээд модон аяг байж, дахиад дис аяг байж, дахиад мөнгөн аяг болж, дахиад одоо энэ янз бүрийн ой одоо энэ их хаш чулуун аягнууд, гангар шаадангууд тэгээд одоо ингээд хөгжөөд ирсэн байна. Тэгээд одоо айл болохнаа им өрхөр айл аавын аяг гэж тустай байна. Тэр өрхийн тэргүүн аяг. Тэр бол өрхийн тэргүүн дуuna. Тэгээд өрхийн тэргүүн ямар нэгэн шалтгаанаар гэртээ байхгүй ийгэн тэгэн ажилтаа усан бол тэр гэрийн одоо эрэгтэй хөвгтүүдтэй хамгийн түрүүл ярина. За тэгээд тэр яг одоо ийм бол одоо яг энэ нөхцөлд одоо хамгийн ахмад хүндээ энэ гэрийн эзэн болсон энэ ажил үйлчлэгээ явуулж байгаа хүндээ нэг их тайгаан барина. За миний хүү тайгаанууд ятгатна. Би гараад хангаад эхлээд дээжэн өргөд ирье. Чимэги чин сонсоод сууж яадаа